Android утсан дээр ялангуяа Samsung Galaxy дээр хэрхэн та бүхэн камерын дээр ямар нэгэн бичиг баримтыг скан хийж болох вэ гэхлээр та бүхэн эхлээд камер руугаа орно. Аль бичиг баримтыг та бүхэн сканмаар байгаа гэдэг дээрээ та бүхэн тааруулна. Хэрвээ таны Tap to Scan гэсэн энэхүү товчлоор гарч ирэхгүй байгаа бол Settings гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Тэдлийн зүүн дээд талд байгаа. Энд орсны дараад нь та бүхэн Scan Optimizer гэдэг хэсгийн эхнэн дээр дарна. Эхнээсээ хоёр дахь хэсэг буюу Scan Documents гэдэг та бүхэн итгэжүүлэхээ бүү мартаараа итгэжүүлснээрээ энэ маань цэнхэр харагдана. Энийг итгэжүүлсэн ч гэсэн та бүхний дэлгэцэн дээр Tap to Scan гэдэг товчлоор маань гарч ирэхгүй байгаа бол та бүхэн доошоогоо яваад Reset Settings гэдэг дээр та бүхэн дараад тэгэхээр саяны би та бүхэнд хэлжсэн Scene Optimizer гэдэг дээр ахаад итгэжүүлээ та бүхэн камер руугаа оронгууд энэ маань гарч ирнэ. Буцаа камер руугаа ороод Tap to Scan гэж дараад энэ дээр та бүхэн adjustment хийж болно. Тэр маань болохоор хөдөлгөөө те энэ хэсгийг энэгээр нь авъя. За ингээд тааруулчих гэдгийг та бүхэн өөрсдөө сонголтоороо хийхээс гадна энэ доор T үсэг байгаа. Энэ дээр хэдүүлээ дарангууд та бүхний сканцсан бичиг баримт дээрх бичгүүдийг та бүхэн тодруулан харуулна. Энэ дундаа хэрэг та бүхэн мэдгүй байх юм бол энийг тэгчүүлээд Translate гэдэг хэсгээр та бүхэн дарж олно. Монгол хэлийг та бүхэн сонгоод ашиглах боломжтой байгаа. Одоо энэ дээр pass гэдэг нэвтрүүлэх гэсэн байдлаар орчуулсан байна. За тэгээ хэдүүлээ буцаад энийг юм уу адилхан copy доод хуулаад өөр хэсгээр та бүхэн бас оруулж болно. Мөн энэ хэсгийг search буюу онлайнаар энийг хайх боломжийг та бүхэнд олгоно. Онлайнаар хайгаа та бүхэн энэ үг ямар утгатай гэдэг англиас нь англи руу орчуулах боломжийг та бүхэнд олгож идэг. Тэрөө та магадгүй өөр ямар нэгэн Android утсыг ашиглаад тэрэн дээр нь камерын энэхүү сонголт байхгүй бол та бүхэн Cam Scanner гэдэг энэхүү өнгөө сканерыг ашиглан бичиг баримтаа бас скан хийх боломж та бүхэнд байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Android утас тэр дундаа Samsung-ийн камер дахь функцийг ашиглан бичиг баримтаа скан хийж болдог талаар та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ #text аль social platform та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube-ийг subscribe-аар энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаараа ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.